Сайн байцгаана уу? Та бүхний нөрөө минь төргийа. За энэ сарынхаа нөгөө шууд та бүхний асуултанд хариулдаг асуулт хариултын лайв эхлэх гэж байна. Тэгээд бид нар бол үргэлжлүүлэн та бүхэндээ пэйж утсаараа дамжуулаад хэрэгтэй мэдээллүүдийг ч өгөх зорилготойгоор 7 хоног болгон л ямар нэгэн сэдвийн юм зүйлүүдийг хариулт олох зүйлүүдийг оруулж байгаа. Харин та бүхэн минь тэрийг маш одоо идэвхтэй үзэж цааш нь түмэн түгээх энэ ажилд шеэр хийж тусалж байгаа би та бүхэнд бас баярлснаа дахин илэрхийлье гэж бодож байна. Тэгээд бид бүхэн хэрвээ та бүхэн тэрийг маань ингэж хүлээж авдаггүй бол одоо бидний энэ одоо хүмүүст хүрэх гэж байгаа ажил маань мэдээж явж чадахгүй шүү дээ. За тэгэхээр өнөөдөр пост оруулсны дараа шууд лайв пост оруулсны дараа маш олон асуулт иржээ. Тэгээ ямар ч байсан энд нөгөө хүмүүс маань ингээд яг постыг харангуудаа өөрсдөө ихтэй ингээд асуулт оруулсан учраас энэ дээр ингээд товч ч гэсэн ямар ч байсан хариулаа яваа гэж бодож байна. За тэгээд энэ асуултанд хариулж дуусчингуудаа шууд нөгөө нэг хариултаа бас хийн. Тэгэхээр зэрэг та бүхний доор комментээр оруулж байгаа асуултууд та бүхэн бас тэрэн дээр заавал асуулт биш. Та бүхэн өөрсдийнхөө мэдж байгаа зүйлээ бусдад хүрэхийг хүсэж байгаа зүйлээ ингээд бичиж болно. За тэгээд өмнө ч гэсэн би комментуудыг харж байгаа тэнд бүр ингээд маш одоо буруу ойлголттой. Тэгээ буруу ойлголтоо одоо ингээд юу үдсэн хэрнээ одоо ингээд тайлбарлаад байхад ингээд тэрнээсээ салж чадахгүй ингээд буруу ойлголттой ингээд тээсээр явж байгаа тийм юмнууд бас харагдчихсэн. Тэгэхээр зэрэг бие биелэхийг хүсэж ийн үг гэхээр зэрэг бид нар бол мэрэгжлийн хүмүүс, бид нар хоол зүйн шинжилгээ ухааныг судлаад ингээд одоо бас оюутнуудад хичээл заагаад өөрсдөө судалгаа хариулжүүлээд олон жилийн судалгааны үр дүнгээрээ үнэхээр хэрэгтэй зүйлүүдийг бас ингээд баталж харуу шинжилгээ ухаанаар батлах юм нотлохоо хийсэн хүмүүс. Тийм учраас бид нар та нар шинжилгээ ухааны бус зүйлийг бол ярихгүй. Тэгэхээр та бүхэн хэрвээ бид нэрээ одоо миний ярьж байгаа зүйлд эргэлзээтэй санагдах юм бол цаашаа ахаад гүнзгийрүүлээд яг нэгдүгээр мэрэгжлийн үнээс асуух. Хоёрдугаарт яг мэрэгжлийн тим их усүрээс унших хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ингээд нөгөө өөрсдөө чинь тэр буруу мэдлэг нь цааш тааштай ингээд тэгдэд яваад хаар зэрэг тэр нь та нарт л хортой шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрийг л эргүүлэхийн тулд тэрийг л та бүхний мэдлэгийг нааштай болгохын тулд зөв болгохын тулд бид нар энэ ажлуудыг хийгээд байгаа шүү дээ, тий. За ингээд хэдүүлээ эхлээд. За тэгэхээр ой 2 сартай хүүхэд нь мах гурил төмс луунгаас өөрөө мэд байна гинэ. Өглөө болгон каш өхөн хүүхдэд муугар нөлөөлөх үү? Яаж ногоо болон өндөг идэг болох уу гэж байна. Тэгэхээр миний бодлоор хүүхд чинь ингээд хараа маах, гурил, төмс, луун гэд энд бас төмс луун гэд ногоо идэж байна. Бас ийм зүйлүүд идээд байгаа учраас миний бодлоор бол хоол нь одоохондоо ой 2 сартай хүүхдийн хувьд бол боломжийн байна гэж байна. Харин хүүхд чинь сүйд тараг болон эсэг цагаан идэ ямар зүйлийг идэж байгаа вэ? Тэгэхээр илүү одоо энэ дээрээ эсэг цагаан идэ идүүлэх тал дээр анхааруул энэ ээжийн хувьд бол цохилтой байх. Нөгөө талаар өглөө болгон каш өхөн хүүхдэд муугар нөлөөлөх үү гэж байна. За каша яаж өгж байгаа гэдгээс хамаарна. Каша одоо сүйтэй болон өөр одоо цэцгийн тосоор баяжуулсан өөр одоо эдэн баяжуулсан гих мэт ийм каш өгж байгаа бол асуудалгүй. Зүгээр харин каша маш сүү багтаагаар тэгээд дан каш гэдэг нь миний бодлоор нөгөө хүүхдийн будаа хэлж байгаа болов уу гэж чинь. Тэгэхээр хүүхдийн будаа, цагаан гурил одоо улаан будаа талах, улаан будаа энэ төр гэдэг бол бүгдээрээ нэг л одоо тэрийг хийж байгаа одоо нөгөө хүнсний түүхэн идэн улаан будаа шүү дээ. Тэгэхээр зэрэг хэрэг өглөө болгон сүү багтаа бол янз бүрийн баяжмалгүй тийм кашиг л дандаа өгж байгаа бол бас нэг таатай биш. Магадгүй эндээс илчлэгийн илүүдэл үүсэх бас боломжтой. Гэхдээ хэмжээнд тохируулж байвал бас гайгүй. Тэгэхээр энэ бүгдээр яг бол нэгдүгээр хүүхд чинь ганцхан зүйлд ингээд дадаад ирэхээр өөр зүйл идэхгүй болоод тэр нь эсвэл тэр зүйлдээ бүр дургуцаад ингээд бас идэхгүй болно. Хоёр талтай. Тэгэхээр өөрөө мэдхгүй болно эсвэл тэрийгэ бүр ингээд насан туршдаа идэх дургу. Тэгэхээр нөгөө бага наснд нь ингээд дургу зүйлийг ингээд байн гэж хүчилж өгснөөс болоод тэр хүн насан туршдаа тэр бүтээгдэхүүнд дургу, тэрийг иддэггүй эсвэл хооллох зуршил нь буруу болох юм зүйлүүд бол үүсдэгэ. За яаж ногоо болон өндөг иддэг болох вэ гэж юм. Тэгэхээр зэрэг за энэ бага насны хүүхдүүд бол заавал нэг өндөг идүүлэх гээд одоо хүчлээд авах шаардлагагүй. Өндлөг идүүлэх гэж байгаа бол та бүхэн юу эхлээд өндөгний цагаан уургийг идүүлэх нь бас оновчтой. За тэрийгээ бас энэ каш болон нөгөө бантан болон тэр гурил мах төмс луунтай хийж өгж байгаа хоолнууд дээрээ өндөгний цагааныг нэмж өгж бас болно. За ногоогоор хоол ихдээ бол яг хүүхдийгээ идэх тийм дуртай байдлаар л хийжээж л тэр хүүхдүүд идэг болно доо. Тэгэхээр ногоо хамгийн түрүүлд идэг бол хамгийн амархан бол харгуул хүүхдүүдтэй маш одоо хялбар хийдэг амттай тийм зутангуудыг өгөх нь бол хүүхдүүдийг ногоо идэг болоход бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг. За дараагийн асуулт нь хашилтаа хүүхдүүд сүүг хордог юм байна. Энэ тохиолдолд кальци юугаар нөхөх вэ гэсэн байна. Ерөн сүмгдэг. Тэгэхээр
яг сүүнээс харшиж байгаа хүүхдтэй л сүүн бүтээгдэхүүнийг хорин л доо. Тэгэхээр хүүхд яг чухам юунаас харшиж байгаа гэдгээс нь хамаарчл тэр хорих зүйлүүдийг бол хийн. За тэгээд таршлын тэр функцүүд нь багасаад багасж ирсний дараа нөгөө ямар хүнсний бүтээгдэхүүнээр тэр бас буцаад тэр реакц дарагдсны дараагаар нөгөө энгийн хоолнд нь оруулахын төлөө бас ажиллах хэрэгтэй. Тэгээ энгийн хоолнд оруулахыг ингэх үед яг тэр хүүхдэд нөгөө юунаас харшаад байгаа гэдгийг бас мэдэгдэх боломжтой. Тэгвэл яг тэр харшиж байгаа бүтээгдэхүүнийг идэвхлэхгүй нэлээд хэсэг хугацаанд бол байна. Тэгэхээр тэр хүүхэд үнэхээр сүүнээс харшаад байгаа бол сүүнээс харсан хүүхэд бас тараг хүүхэд бас зүгээр байх боломж байдаг. Тэгэхээр янз бүрийн зүйлүүдийг ингэж бодож үнэхээр тэр хүүхэд чинь сүү цагаан эдээ хэрглэж чадахгүй шээ. Ээдэм чиж чадахгүй, бясалгаж чиж чадахгүй, ааруул, за тараг сүү гэх мэт энэ бүх зүйлүүдээс харшаад болохгүй байгаа бол за энэ хүүхдийн кальциар нөх боломжууд нь бол ногоонууд өгч болно, дүүпүү өгч болно. За мөн ясны шүл гэж нэг кальци их усур болсон сайхан бүтээгдэхүүн байна да. Тэгэхээр зэрэг хүүхдтэй ясны шүлэнд бүх хоолыг нөгөөх өдөрт ясны шүлэнд хярам чанж өгөх, за ясны шүлийн дангаар нь уулгах гэх мэт байдлаар ясны шүлээр бол кальцийг нь орлуулж нөхөх бол боломжтой. Тэгээд та бүхэн сайн ойлгосон баг тий. Сүү цагаан эдээнээс сүү цагаан эдээ бол кальцийн үндсэн их усур шүү дээ. Тэгэхээр сүү цагаан эдээ гэж тараг мараг ерөөсө бүтээгдэхүүн идэж чадахгүй байгаа хүүхдтэй та нар ясны шүл өгч болно. Мөн ногоонуудыг өгөх нь бол кальцийг нөхөж болно. Бас дүүпүг хоолнд нь өгч болно. Дүүпүгээд шар буурцгийн бүтээгдэхүүн маш тэгэхээр зэрэг ийм зүйлсүүдийг өгч болно. За хүүхдийн чихэрлэг зүйлээр хооллох нь буруу бөгөөд ямар хор уршигтай болох талаар хэлж өгөөч гэсэн байна. Тэгэхээр хүүхдийн чихэрлэг зүйлээр хооллох нь бол маш буруу. Тэгэхээр чихэрлэг зүйлээр хоолно гэдэг ганц хүмүүс аманд нь чихэр өгөхгүй байдлаар тусгадаа. Гэтэл өнөөдрийн зах зээл дээр байгаа энэ олон төрлийн одоо юунууд байна. Олон төрлийн одоо нарийн боовнууд байна. За одоо энэ килограммын савлгаатай янз бүрийн боовнууд байна. Бүгдээрээ чихэртэй. За мөхөөлтснүүд байна. За бүх төрлийн пичийн жигнэмгүүд байна. За гих мэтээ сүүлийн үед одоо дахианы мах энтер ч гэсэн өөрөө ийм юутай болчлоо шүү дээ. Чихэрлэг амттай. За чихэрлэг амттай соуснууд байна. За энэ бүх зүйлүүдийг тэгээд чихэртэй цай уух, гэртээ цай уухтаа чихэр нэмэх гих мэт байдлаар чихэрлэг буюу ил байдалтай чихэрлэг болон дал чихрийн агуулмжтай ийм хүнснүүд бол маш их байна. Тэгэхээр чихэр гэдэг нь зүгээр чихэр чоклад одоо чихэртэй ундаануудаас гадна маш их чихрийн агуулмжтай ийм зүйлүүд байгаа. Дээр нь чихрийн амтыг орлуулах байдлаар хийсэн фруктозын өндөр агуулмжтай элсэн чихрийн сироп гэдэг ийм бүтээгдэхүүнүүдийн нэмэлттэй хүнснүүд зөндөө байна. За тухайлах юм бол чихэртэй тарагнууд, чихэртэй сүүнүүд, за компот, вариан гэх мэт ийм чихэр ихтэй хүнснүүд маш их байна. Тэгэхээр энэ бүх зүйлүүдээр хүүхдийгээ их хооллоод хамбал нэгдүгээр илчилгээ илүүдэл гарна. Тэр хүүхэд илчлэг ихтэй тэгэхээр өөр хоол идэх дургүй болно. За ингээд ер нь бодисын солилцоо тэр чигтээ хямарч ирж байгаа. За тэр фруктозын өндөр агуулгачтай эрдэнэс шишин сироп гэдэг бол бие махбодудаас шингэж ашиглагддаггүй. Тэр фруктоз бол ашиглагдахгүй тэр чигээрээ ингээд бас бодисын солилцоонд одоо сөрөг нөлөөлөх ийм боломжууд бас бүрднэ. Тэгээ ийм зүйлүүд үүсэж байгаа учраас өрөөсөө хүүхдийг аль болох чихэрлэг ийм зүйлээр хооллохгүй байхад нэгдүгээрт анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт чихэрлэг зүйлс нь илчлэг илүүдэл үүснээр аяндаа тэр хүүхэд нөгөө хөдөлгөөн багтай тэгээ бага насны хүүхдүүд илчлэг илүүдэл үүснээс болоод таргалалт үүсэж байгаа. Тэгэхээр зэрэг жингийн илүүдэл таргалалт үүсгээс сэргийлэх нь бол энэ чихэрлэг хүнснээс татгалцахтай шууд холбоотой юм байна. Тэгэхээр нэгдүгээр хүүхдээ жингийн илүүдэл үүсэхгүй баг. Хоёрдугаар хүүхдээ маш буруу дадал зуршилтай бие хүн болж төлөвшүүлэхгүй байхын тулд гуравдугаар тухайн хүүхдийн бодисын солилцооны буруу тэр хөвшлийг үүсгэхгүй, буруу тэр одоо бодисын солилцоог буруу явуулахгүй байлгахын тулд энэ чихэрлэг хүнсээр хооллохгүй байх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ чихэрлэг хүнсийг бол хүүхдтэй авч идэж ууж байгаа бол ер нь анханасаа тэр хүүхдтэй чихэр өгч буруу дасгах тухайн асуудал байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол энэ цэцэрлэг сургуульд энэ хүүхдэд чихэрлэг хүнсний буруу талуудыг ойлгуулах юм бол хүүхд бол маш ухаантай зөөр хүлээж авч чаднаа. Тэгэхээр энэ маш их хор урсгалтай чихэрлэг хүнсийг хэрэглүүлэхгүй байх тал дээр аав ээжүүд маань гойд анхаарах хэрэгтэй байна. За ой 3 сартай хүүхэд нөгөө жиндээ хүрэхгүй байгаа юм байна. Жингийн яг нэмэгдүүлэхээ гурилын идэх юм ариулахаар идэхгүй байна гэж. Миний бодлоор хүүхэд чинь гурилын идэх юм хүүхэд идэх дургүй байгаад тэрийг хүчээр гурилан идэх юм идүүлдэг болохгүй байх нь өөрөө маш чухал. Тэгэхээр гурилан идэх юм гэж таны ойлголт яриад байгаа зүйл миний бодлоор саяын өмнөхөө ярьсан чихэрлэг хүнсний нэг төрөл. Тийм учраас гурилан идэх юм идэхгүй гурил дургүй байгаа хүүхдэд бол энийг дуртай болгохын төлөө бол та ажиллах хэрэггүй гэж бодож байна. Харин өгж байгаа хоолыг айл болох ногоотой,
За төрөл бүрийн будаатай, за гурилтай ч болно, ийм олон төрлийн маш чанартай хоолнуудыг өгөөд тах юм бол аяндаа хүүхэд чинь одоо жин дээрээ хүрнэ. Гэхдээ яг жингийнхээ яг нөгөө нэг хэвийн жин, дутуу жин, одоо илүүдэл жин гэдэг тэр нөгөө нэг хүүхдүүдийн нөгөө жин хэмждэг юм ээж нэрээ морин байгаа шүү дээ. Тэрний яг аль дээр байгаа гэдгээсээ хамаарат тийм чих доошоо жин одоо багасчаагүй бол за тэгээ булчингийн агуулмж нь бас харьцангуй гайгүй, тэгээ хүүхдийн чи хөдөлгөөн гайгүй, гар хөлийн одоо энэ базалт энэ юм гайгүй нэ тэрэ байх юм бол хүүхдийн жин бол аяндаа өөрөө гүцэд явцдаг учраас энэ дээр нэг одоо санаа зовоод ах хэрэггүй болоо гэж би бодож байна. Тэгээ гурилын идэх юм идүүлдэг болох гэж одоо нэг их одоо ирмэлцэх хэрэггүй болоо гэж бодож байна. Тэгэхээр хоолыг л сайн өгж хооллох хэрэгтэй байна. 6, 8, 10 настай хүүхдүүдийн нүүрс усны хэрэглээ ижил байх уу гэж байна. Том хүнийхээс нүүрс уух чингээх чадвар өндөр байх уу гэж байна. Өсвөлтөнд нүүрс ус хэрэг нөлөөлөх вэ гэж байна. За өсвөлтөнд бол нүүрс ус нөлөөлөд ах зүйл бол байхгүй. Өсвөлтөнд нөлөөлдөг гол одоо шимт ижилийн бодисууд бол уураг, өөгтөс, амин дэм, эрдэс бодис. Тэгэхээр нүүрс ус бол өсвөлтөнд гэдэг мэдээж нөгөө илчлэг хангалттай авснараа тэр хүүхдийн өсөлт хөгжил хэвээ явагдах нөхцөл бүрдэх боловч одоо нүүрс ус угаасаа нэг их дутдаггүй хоол хүнсэнд гайгүй байдаг. Тийм учраас за том хүнийхээс нүүрс ус шингээх чадвар өндөр байх уу гэж энд бол ийм юм бол ерөөсөө ярихдаггүй. Тухайн хүн бол нүүрс ус бол угаасаа бүх насны хүмүүст маш хялбар бөгөөд хурдан шингэдэг ийм бодис шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо том хүнийхээс өндөр хурдан мурдан шингэнэ гэдэг ойлголт бол байхгүй. 6, 8, 10 настай хүүхдүүдийн нүүрс усны хэрэглээ ижил байх уу. Тэгэхээр эднэр бол ерөөсөө нэг бүлгийн одоо нэг өсвөр насны хүүхдүүдийн сургуулийн насны хүүхдүүдийн ангилалд орж байгаа учраас дотроо жоохон зөрүү байгаа боловч нэг их зөрүү байхгүй. Гэхдээ мэдээж 10 настай хүүхд 6 настай хүүхдийн хоолны хэмжээ бол өөрсдөө тэд нар чинь хэмжээгээ ерөнхийдөө тааруулаад зүү хоолтой хүүхдүүд бол ерөнхийдөө тааруулаад идчихдэг. Тэгэхээр нүүрс усны хэрэглээ бол ер нь ойролцоо гэж хэлж болно. Яг адилхан гэж бол хэлэхгүй. Гэхдээ ойролцоо. Тэгэхээр эдгээр бол ойролцоо төрлийн хоолоод явчихад бол ямар ч асуудалгүй гэж бол бодож байна. Тэгж хэлэхэр байна. За хүүхд манд 7 сартай 6 сартай бур хоолнд орохдоо их дуртай иддэг байсан. Одоо харин 7 сартай босноос хойш бандан тараг каш зэрэг ерөөсөө идэх туршилгүй болсон. Шингэн зүйл уух дуртай лифтэн цай нэмэлт зүү хүүхдийн хоолыг дуршлыг хэрхэн сайжруулах вэ? 1-2 халбаг идээд л яагаад байна гэж байна. 2 сартаас хойш хэд хэдэн удаа үнэртэй ямар бөөлжөд байсан. Гэвч өнөөдөр бас үнэртэй шингэнээр бөөжлөө яах вэ? Зөвлөө миний бодлоор энэ эмчэд үзүүлэх ёстой. Тэгээ энд бол эмчэд үзүүлээгүй юм байна гэж бодож байна. Тэгэхээр зэрэг энд өөрөө тэр хүүхэд бөөлжнө гэдэг чинь өөрөө тэр хоолоо шингээхгүй байх гэсэн утгатай байх. Тэгэхээр зэрэг хүүхдээ бол яг дотоод одоо хоол усруулах замын хүүхдийн эмчэд бол үзүүлэх ёстой гэж бодоод байна. За тэгээд тэр хоол усруулах замд нь ямар нэг одоо эмэг зүйл байхгүй бол эсвэл бол хүүхдэд өөрт нь одоо хитрхи их хоолыг хүчилж өгдөг. Дургүй зүйлийг одоо шахаж өгдгөөс болоод тэр хүүхэд одоо нэг тийм стресс бас үүссэн байх боломжтой болоо. Тэгээд бөөлж идэж бас магадгүй гэж байна. Гэхдээ энийг бол би эхлээд ямар ч байсан хүүхд маань 2 сартаас хойш хэд удаа үнэртэй ямар бөөлжсөн гэж байна. Тэр 2 сартай гэдэг чинь сүүгэр хоолж авах үед энэ зүйл эхэлсэн биз. Тэгэхээр миний бодлоор бол энэ эмчэд үзүүлсэн болоо гэж бодод байна. Хоол усруулах тасагт үзүүлсэн зүгээр байна гэсэн. Гэвч ахаад бөөлцсөн үзүүлсэн юм байна. Гэвч өнөөдрөөс үнэртэй шингэнээр бөөжлөө гэж байна. Тэгэхээр яг энэ тохиолдолд миний бодлоор хүүхдээ сайн хүүхдээ эмчийн зөвлөгөө авсан дээр байх гэж бодож байна. Тэгээд хэрвээ үнэхээр хоол усруулах зам нь зүгээр байна нэ гэх юм бол одоо хүүхдтэй айлбал хооллох туршлын төрүүлгөөс тийм одоо өөрт нь таарсан тохирсон хоолыг идүүлнэ, аятаа тухтай орчныг бүрдүүлнэ. За тэгээд хүүхдтэй айлбал эрэг тийм одоо хандлагаар хандж байгаа тоолох зуршлын зэрэг талаар бодох болоо гэж байна. За шингэн зүйл ууж ийн гэдэг нь өөрөө их сайн байна. Тэгээ сүү бас уудгийн болов гэж би эндээс ойлголоо. Тэгэхээр сүү ууж байгаа бол бас их сайн штэ. Сайн байна гэж хэлэх гээд байна. Тэгэхээр эмчэд үзүүлсэн дээр баха гэж бодож байна. За бас хүүхдийн жин нэмэгдүүлэх талаар бол бичсэн байна. За зүгийн болыг нялх хүүхдэд өгж болохгүй гэсэн байна. Үнэн болов гэж байна. Тэгэхээр зүгийн болыг өгж болохгүй юу гэсэн заалт бол жишээ нь Америк болон гадаадын улс орнуудад бол бичээтэй байдаг.
би буруу санааг бол 2 нас хүртэл хүүхдэд түүхий зүгэн бал өгөхгүй гэдэг. За яг тэгвэл тэнд нөгөө зүгийн балан дотор манай Монголын зүгийн балууд ямар Америк энтерт бол тэр зүгийн балан дотор ботулины өвчин үүсгдэг тийм өвчин үүсгэгч тэр зүгийн баланд орчид агуулгадаад бас байдаг гэж үздэг. Тэгээд ийм учраас тэр хүүхдэд бас өвчин үүсгэн гэж үздэг учраас түүхий зүгийн балыг хүүхдэд бол өгөхийг бол ерөөхдөө чон цааргалдгийн. Тэгэхээр ийм учраас хүүхдийн зүгийн балыг ер нь 2 нас хүртэл зүгийн бал өгөхгүй гэдэг. Тэгээ 2 наснаас хойш бол зүгийн бал өгөхөд бол зүгээр гэж үздэг. Дотор гисэр гэдэг нь дайвар бүтээгдэхүүнээр хоол хийж өгч болох уу гэсэн мэт. Ер нь дайвар бүтээгдэхүүнээр хоол хийгээд хүүхдийн идэж байхan бол идүүлж болно. Энэ бол хүүхдэд бол сайн. Дайвар бүтээгдэхүүнээр өгнө гэдэг нь бид нөгөө хэрэгтэй эрдэс байц нөгөө төмөр одоо бусад бүх эрдэс байцуудын агуулмжийг илүү сайн махнаас илүү сайн хангаж өгч байгаа гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр дайвар бүтээгдэхүүнээр хоол хийгээд хүүхд чинь ирвэ тэрий чинь хийсэн хоолыг чинь сайхан идээд байгаа бол хүүхдэд өргөлжүүлүүл өгöd тахад бол илүү сайн гэж хэлэх гэж байна. За 4 6 9 настай хүүхдүүдийн хоолны талаар асууя. Гэртээ 7 хоногор нь хоолны зэс гаргаад байгаа нь авах ёстой хүүхд бас уурга авч чадж байгаа л гэж. Тэгэхээр зэрэг өөрөө хэрвээ нөгөө бид нар чинь гэр зөвлөмжгээл зөндөө энэ пэйж хуудсан дээр тавьсан байгаа ш. Тэгэхээр үр тарианы төрөл, махны төрөл, ногооны төрөл, жимсний төрөл гэдэг энэ зүйлүүдийг энэ тэгээ сүүц цагаан эдэ гэсэн энэ 4 бүлэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь оруулсан тийм хоолны цэс хэрвээ та зохиож чадсан бол танаа хүүхэд зөвхөн уурга өөх тосноос гадна витамин, амин дэм, эрдэс бодис за нүүрс ус бүх төрлийн шимт хичээлийн бодисууд авч чадхаар тийм сайн цэс байх болно. Тэгэхээр зэрэг үнэхээр цэс гаргаад энэ 7 хоногор хүүхдүүдэд хоолж байгаа бол энэ бол маш сайн байна. Тэгэхээр эндээс бол уурга өөх тос байтугай амин дэм, эрдэс бодис, нүүрс ус энэ бүх төрлийн шимт хичээлийн бодисууд авч чаднаа. Тэгэхээр хамгийн гол нь тэр гэр зөвлөмжөд байгаа 4 үндсэн бүлэг бүтээгдэхүүнүүдийг бүгдийг оруулсан байна уу гэдгийг л анхаараарай. Тэгэхээр үр тарианы төрөл, мах цасны төрөл, сүү цагаан эдэний төрөл, жимс ногооны төрөл энэ 4 төрөл дээр нь мэдээж бага хэмжээний тос бол мэдээж орж ирнэ тий. За хүүхдэд төрөл бүрийн хүнсний ногоог яаж идүүлдэг болох вэ гэж. Тэгэхээр ерөөсөө ногоог хүүхдэд яг таалагдсан тэр хоолыг хийж өгөх хэрэгтэй. Тэгэхээр хүүхэд бол эхлээд том эрчимтэй ногоонуудыг идэх дургүй байдаг. Ногоотой шүл болон тийм шүлтэй хоолнуудыг идэх дургүй байдаг. Тэгэхээр маш амтлаг байдлаар жигэнж өгөх, эсвэл нухш байдлаар өгөх, эсвэл шүл хийж өглөөхөд зутан байдлаар хүүхдэд ногоотой хоолыг хийж өгөх юм бол хүүхдүүд бол тэр хоолыг иднэ. Тэгэхээр зэрэг ер нь бол ногоо идүүл сурахад ээжийн хоол хийх технологи бол маш чухал. Түүнээс том эрчимтэй тийм чанчсан ногоонуудыг бол хүүхдүүд л идэх дургүй байдаг. Тэгэхээр та хүүхдтэй ногоо идүүл сурахын тулд саяны миний хэлсэн шиг хоолны технологид анхаарад олон нэр төрлийн хоолыг хийж өгөх юм бол хүүхд шин идэнэ. Хэрвээ бүр болохгүй бол ногооны шүүс шахаж уулгаж, ногооныхоо шүүсийг шахаж уулгаж болно. За ногооныхоо шүүсэн дээр залуугийн шүүс мөсийг бол хүүхд төрөн шууд дуучнаа. Зүгээр байцааны шүүс, өгсөний шүүс энэ хэрвээ дангаар нуухгүй бол дотор нь одоо тал одоо 30-аас 40% нь ч юм уу алим, лир, одоо банан гэх мэт тийм жимснүүдийг холио шүүсэн шахаж өгөх юм бол хүүхэд бол хүнсний ногоог иддэг болно. Аяндаа ингээм амтанд нь дасаад ирэхээр дараа нь тэр хоолнуудыг иддэг болно. Тэгэхээр хүүхдэд жигэнж нөхөх юм бол хүүхэд бас их дуртай байдаг шүү. За хүүхдийг хооллох хамгийн тохиромжтой цаг болоод хизээ унд хоол, хизээ хөнгөө хоолыг өгөх вэ? Бас ханиад болон бусад өвчтөй зохист болоод хориглох хоолнуудыг чинь тэгэхээр хүүхдийг хооллох цаг гэдэг бол ерөөсөө том үнийхээс нэг зөрөөд байх юм байхгүй. Өглөө босонгот өглөөний цагийг нь уулгана, өдрийн хоолыг идүүлнэ, оройны хоолыг айлуулах 19 цагаас өмнө оройны хоолыг идүүлэх ёстой. 18-аас 19 цагийн хооронд оройны хоолыг идүүлэх ёстой. За тэгээд оройны хоолыг ингээ 3 үндсэн цаг байна. За 11 цаг өдрийн 15 цаг энтерт одоо таргийг нэдүүлж болно, жимсийг нэдүүлж болно, сүү цагаан эдэг. Тэгэхээр сүүг бол аль болох нөгөө нэг энэ үндсэн хоолнуудаас нь өөр цагт дангаар нь уулгаж байгаа юм сүү цагаан эдэг нэдүүлж уулгаж байгаа юм бол илүү чухал байх нэ. За тэгэхээр тэрийг нь бол хөнгөө хоол гэж та бүхэн ойлгож байна. За үндсэн хоолнууд нь тохиромжтой цаг нь ерөөсөө тэр өглөөний цай. Тэгэхээр өглөөний цай бид нар хідэд дуудаг үлээ те. Тэгэхээр яг тэр цагуудаараа л бид нар энийг идээд болно. За ханиад болон босод өвчтөй зохист болоод хориглох. За тэгээд мэдээж хүүхч ханиад туссан инээ тэрэ байх юм бол мэдээж хоолыг бүр яг цагт нь тэгээ илүү шимт хичээллэг хоолыг цагт нь идүүлэх тухай асуудал яригж ирж. Тэгэхээр зэрэг ханиад туссан үед мэдээж хөөрүүлсэн сүү
гих мэт зүйлүүдтэй халуун хоол, шүлтэй хоолнууд илүү хялбар хурдан шингэдэг ийм хоолнуудыг өгөх нь бол их чухал. За хориглоод авах хүнс нь бол мэдээж ойлгомжтой. Хамгийн түрүүнд хүүхдэд хориглох юм нь чихэрлэг зүйлүүдийг л хориглож өгнө. Чихэрлэг болон за тэгээд нөгөө юуны орцтой одоо чихэрлэг зүйлсүүдийг хорихоос гадна хүүтэн хоолнууд за тэгэл нэг босон суугаа хоол идэт байдаг ш нь хоол идэт байгаа юм шиг идээгүй юм шиг нэг юм одоо босон суугаа хоол идэт байдаг яг үндсэн хоолоо идэхгүй хэрнээ нэг тэгэл нэг юм мэрэл нэг байнгын нэг юм л эзэн болоод нэг борцог шоохноор ингээ яваад идэг зүйлүүдийг л ер нь хориглоод хүүхдээ яг тогтмол цагт идэж уудаг ийм болгож чадах юм л ирээдүйдээ ч гэсэн тэр хүүхд маань одоо эрүүс одоо сайхан зөв хооллох зуршилтай дээр нь одоо таргалалт зэрэг энэ буруу зуршлуудаас илүү тураалтай байх ч юм энэ зүйлүүдээс бид нэр яах боломжтой. За 1.4 настай хүүхд гэдэг чи одоо ой 4 сартай хүүхд юм бол эсвэл 1 нас 4 настай хүүхд юм бол энэ таслал тавиад бичиж лимонтой цаангатай зүгийн балтай цай өгч болох уу гэн за нэг болохгүй гэж хорих нь хаашийн тэгтээ бол хэрвээ ой 4 сартай хүүхэд бол одоо энэ лимонтой цаангатай энэ төр бол нэг их одоо татай биш байх гэж бодож байна. Одоо эдгээр бүгд их сэрүүн чанартай. Тэгэхээр зэрэг хүүхдэд бас нэг их таатай биш байх. Тэрний оронд харин хүүхдтэй айл болох сүүгийн, таргийн, ясны шүлийн, хярмын одоо уулах талаар. Тэгээд эднэр айгүй л энийгээ уухтаа нөгөө хүүхд маань юутай л ууж байгаа зүгийн балтай юм чи мэдээж чихэрлэг зүйлэл ууж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бас нэг их тааламжтай бол зүр хаяа нэг уулгаж болно. Байн өдөр болгон энэ зүйлүүдийг уулгах нь бол нэг таатай биш гэж хариулах байна. За энэ бас таргалуулах тухайн асуудал байна. Тэгээ хүүхд ч өөрөө хоолой одоо тохируулаад идчихэж байгаа 6 настай хүүхэд ер нь бол өөрийнх нь дуртай хоолыг л их тохиромжтой байдлаар бэлтгэж өгөх хэрэгтэй байна да. Тийм угаасаа бага наснаасаа их ээжийнхэн сүү жоохон их бага хэмжээтэй бүхний сүүтэй тэгээ ер нь их баг хооллоод исэн бол хүүхд угаасаа л их жоохон хооллоо сурцсан байдаг ш. Тэгэхээр зэрэг жоохон хооллол тэр чинь угаасаа цаана дадал зуршлан тэгээ бүрдсэн маам чинь тэгээ айжмдаа бас хүүхдүүд жоохон өсвөр наснд очиод ирэхээр хооллох хэмжээ нь ер нь бол нэмэгддэг. Тэгэхээр хүүхдтэй нэгэн тэр тэргүй жоохон ч гэсэн өөрийнхөө хоолыг тогтмол цагт идээд байгаа бол тэрийг аль болох хэдүүлнэ. Харин хүүхд чинь чихэрлэг болон амттай зүйлүүд идчихэд хоол бага идээд байгаа бол харин хүүхдэд анхаарах хэрэгтэй шүү. За 6 настай эрэгтэй хүүхд ямар ч төрлийн мах идэхгүй дургу байх нь юутай холбоотой вэ гэж байна. Тэгэхээр мах идэхгүй нэг юм хүүхдүүд ер нь бол байгаад байдаг. Тэгэхээр хүүхд маань мах идэхгүй байгаа учраас буцаад харин хүүхдтэй нөгөө махаас авах шимт хичээлүүдийг нөх зорилготойгоор уураг, за биеийн төрлийн аминд юм уу, за эрдэс бодисууд, төмрийн агуулмж гэх мэт энэ зүйлүүдийг нөх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр хүүхд чинь нэгэнд мах идэхгүй байгаа хүүхдийг хүчээр мах идүүлнэ гэж байхгүй учраас буцаагаад тэр махны шимт хичээлийн нөх зорилготойгоор олон төрлийн буурцгнууд, шимт хичээлтэй ногоонууд, сүү цагаан эдээнүүдийг хүүхдтэй бол нэлийн түлхүү одоо тэр махыг орлох хуцаар идүүлэх хэрэгтэй. Ингэж шимт хичээлийн дутагдалд орохгүй байхаас сэргийлэх ёстой шүү. За дутууд төрсөн хүүхдийг бор хоолнд оруулах талаар гэж чинь тий. За дутууд төрсөн хүүхд мэдээж яг хэвийн хүүхдтэйгээ бодвол нөгөө жингийн болон өндрийн алдагдaltaй л яваад идэг л да. Гэхдээ хоол нь бол одоо нэгэн тэр хүүхд дутууд төрсөн ч гэсэн одоо нэгэн 6 сар хүрсэн бол эргэтийн системүүд нь тэр чинь бас хөгжөөд гүйцэд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь хүүхдүүд яхаад нөгөө жирийн хүүхдүүдийг бор хоолнд оруулж байгаа шиг шингэн зутангаас эхлээл нөгөө хүүхдтэй одоо хэрэгтэй зүйлүүдийн өгөөд одоо хүүхдэд нөгөө ойрхон баг хэмжээгээр нөгөө хоолыг нөгөөд ингээд явчих нь бол зүйтэй байхаа гэж. Харин хүүхд чинь хоолоо хэр шингээж гин үү, гулгиж гин үү, хихэрч гин үү, гидсэн дүүрч гин үү гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тэгээ тэр тоолон дээр харин яг нөгөө эмчээсээ зөвлөгөө аваад тэр нөгөө хүүхдийн эрүүл мэнд дээр саяны одоо зүйлүүд илэрх юм бол яах вэ гэдэг дээр анхаарад явах ёстой. За тэгэхээр ер нь бол нилийн за тэгээ сүү ууж ивэл тараг ууж ивэл тэрийг бас их сайн өгөөд явах хэрэгтэй. За хүүхдэд орой хоол өгөхгүй байх нь зүг. За энэ одоо яг ямар утгатай асуулт тавьсан болоо. Хүчээр өгөхгүй байгаа даа мó, хүүхд чи идэхгүй байгаа даа мó тий. Тэгэхээр хүүхд чи өөрөөсөө өдөр хангалттай хоол ичээд орой хоол идэхгүй байвал тэрийг нийлүүлэхгүй байхад болж байна. Зүгээр хүүхдтэй хүчээр одоо нөгөө
одоо энэ янз бүрийн дэглэм барьж байгаа нөхдөө чинь орой хоол идэхгүй мэдхгүй гэд хүүхдээ ч гэсэн тэгэхээр хүүхд чи хэрвээ өглөө өдөртөө хоол хангалттай идэг бол хүүхдэд орой хоолыг бол үхэл хэрэгтэй те. Тэгэхээр хүүхдийн орой хоолыг аль болох 19 цагаас өмнө орой хоолыг өгчөөл их таатай гэж хэлэх гээд байна. За дөнгөж хоолнд орж байгаа хүүхдэд махыг хэрхэн танилцуулах вэ гэж байна. Эхлээд ер нь шүл уулгана шүү дээ. Ясны шүл, махны шүлэн дээр хийсэн тийм хоолнууд өгнө. За тэгээд нийслэн одоо хүүхдэд тэр нөгөө шүлэндөө дасаад өтгөн хэвийн одоо өнгөтэй, хэлбэртэй, өтгөн хаталт нь гайгүй ингээд байгаад ирэх юм бол хүүхдэд юу янда машинцсан махтай хоолнд оруулна. Тэгэхээр ер нь бол нэг ойролцоогоор 8 сар мар юу ийс машин тэрний өмнө бол дандаа ясны шүл болон одоо махны шүлэн дээр хоолыг ер нь ясны шүл хамгийн оновчтой. Тэгээд тэнд өөрөө махандаа дурлаа. Тэр нь хүүхд бол ер нь бас маханд дуртай байх хандлага бол нийтлэг бол байдаг. За 10 сартай хүүхдэд шингэн зүйлс ямар зүйл өгөх вэ гэж байна. Тэгэхээр 10 сартай хүүхдэд бол шингэн зүйл мэдээж сүү уулын уулгана. Тэгээд буцлах суус өгнө. Усандаа айл болох чихэр хийхгүй уулгаж дасгах нь бол маш чухал. Манайхан усуулах гад усанд нь чихэр хийгээд идэг. Тэгэхээр энэ бол оновчтой зүйл биш шүү. Ер нь хүүхдээ хоолнд чихэр давс хийхгүйгээр хүүхдэд эхнээс нь дасах хэрэгтэй. Тэгэхээр эхлээл одоо хороотой танилцаад хоол идж байгаа хүүхдээ аль бол хоолнд нь давс хийхгүйгээр чихэр хийхгүйгээр идүүлээ дасгачих юм бол тэр хүүхд маань аяанда цаашаа чихрийн хэрэглээ давсны хэрэглээ бага байгаад ах боломжтой. За өглөөний хоол хэдэн цагт ямар төрлийн хоол байвал тохиромжтой? 1-р ангийн хүүхдэд өглөө ордог хүүхдээ гэж байна. За энэ 1-р ангиас эхлүүлээд нөгөө хүүхд маань өглөө нөгөө цэцэрлэгт явж исэн хүүхд бол очингуудаа өглөөнийхөө цаг уучдаг байсан. Энэ хүүхдүүд маань цэцэрлэгээсээ сургуульд ороод сургууль дээр очисын дараа ерөөсөө тэн чинь нөгөө үдийн цай хоол хүртлээ бол хүүхд юу ч идэхгүй явчихж байгаа ш. Тэгэхээр өглөөний цай уулгаж явуулах нь өөрөө маш чухал шүү. Тэгэхээр өглөө хичээл ордог хүүхд юм чинь мэдээж өглөө хүүхд чинь гэрээсээ аягуул бол 7 өнгөрөөд гарч байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тэр явхаас нь өмнө ямар ч байсан өглөөний цайл уулгах ёстой. Тэгэхээр хүүхдүүд бол өглөөний хоолнд бол хүүхд юу идэх гэж гинөө гэдгээс эхлээд хамаарад ер нь бол хамгийн одоо тааламжтай зүйлүүд бол хүүхдэд одоо шингэн бантангийн төрлийн зүйлүүд, шингэн зутангууд, шингэн янз төрөл бүрийн будааны агшаамлууд сүйтэй бэлтгэж өгөх нь бол хүүхдэд өөрт нь идэхэд чамар, шингэцэн чамар их аятайхан байдаг да. За хүүхдэд шингэнээ алдсны дараа ямархуу байдлаар хооллох вэ гэж байна. За шингээ алдж байгаа хүүхдүүд бол мэдээж нөгөө буцалсан ус маш хангалттай хэмжээгээр уулгах хэрэгтэй. За буцалсан ус нь өөрөө нөгөө маш шинхэн давсны болон чихрийн уусмалтай байдаг шүү дээ. Одоо нөгөө хорсоол гэж уулгаад идэг шүү дээ. Тэр чин давс чихрийн уусмал явж байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж энэ бол уулгах ёстой. За шингээ алдсны дараа бол хүүхдтэй энэ шингээ алдсан гэдэг чинь өөрөө ходоод гисний хямрал болсон гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр зэрэг энд нөгөө хүүхдтэй эсэг цагаа идэ тэр тусмаа тараг маш сайн уулгах ёстой. За хэрвээ тараг энэ төр уулгах хэрвээ чадахгүй бол нөгөө Linux гэх мэт нөгөө пробиотик төрлийн бэлтгэлүүд байгаа ш. Тэгэхээр энэ зүйлүүдийг уулгаж яаш нэг хүүхдээ гисний микрофлорыг сэргээх тал дээр ээжүүд бол гойд анхаарах ёстой шүү. Ингээд тэрвээ гисний микрофлорын сэргээд амжилттай болоод ирэх юм бол хүүхд маань дараа ахиж одоо ходоод гисний хямрал үүсгэхтэй ч гэсэн юутай штэ. Тэгэхээр шингэний төрлүүд ус уулгах нь байна. За дээр нь пробиотик төрлүүдийг бол хэрэглүүлэх хэрэгтэй гэж зөвлөхөр байна. За ааруултаа ус уух нь ходоодонд хэр нөлөөтэй вэ гэж байна. Ааруултаа ус хүчлэг усанд орох уу гэж байна. Шүтлэг ус өгөхгүйгээр лимонтой ус, зүйн балтай ус, алюминий зуутай ус зэрэг өгөхөөр өглөөд ходоод нь нөлөөлөх үг. За энэ асуулт юусэн их айхтар асуулт биш шүү. Тэгэхээр ааруултаа ус уух зэрэг нь ходоод нь ер нь энэ ааруултай ус, лимонтой ус, зүйн балтай ус, алюминий цуутай ус энэ төр чинь бүгдээрээ маш их хэмжээний хүчлэг ийм уснууд бол байж байгаа. Тэгэхээр өглөө бол ерөөсөө буцалсан ус уугаач л гэдэг байгаа шүү. Тэгэхээр буцалсан ус бол шүтлэг тал руугаа жоохон ч гэсэн орж байгаа. pH нь 6 гарантай, 7 гарантай болчихж байгаа гэд бид нэр өмнө одоо 2-3 лайв энэгээр хийсэн. Хэрвээ энэ асуултыг асуусан хүн хэрвээ та үнэхээр асуултандаа хариулт авъя гэх юм бол өмнө одоо тэр усны талаар оруулсан манай pH хуудсыг доош нь ухчаад усны талаар оруулсан зүйлүүдийг ахиж бас уншиж бас өөрөө нэлээд ойлголттой болоосой гэж хүсэж байна.
Тэгэхээр эднэр бол бүгдээрээ хүчлэг зүйлүүд. Тэгэхээр өглөөний одоо ходоодонд өлийн илэг дээрээ тэр тусмаа энэ хүчлэг зүйлүүдийг уух юм бол өөрөө нин таатай биш гэж би бол хэлнэ. А зүгээр энэ ааруултаа ус мусаа одоо шинэ өдрийн алдад багуудын цайн дээр одоо янз бүрийн байдлаар бол ууж болно. Харин өлөн үедээ бол ууж болохгүй. Тийм алюминий цустай ус мус уудаг нь одоо ямар учиртай. Тэгэхээр энийг бол би өндөө ойлгохгүй байна. Одоо бас нөгөө янз янзын хоолны одоо зүв буруу одоо нөгөө үнэн худалд бүүмэд актер зүйлэр одоо энэ сошиалоор багшуулгаад ингээд хүмүүс эрүүл мэндэ одоо их эрсдэлтэй зүйлүүдээр тавиад байгаа. Тэгэхээр тэрний нэг нь л одоо энэ алюминий цуутай ус мус болж таарж ах шиг байна. Би бол үүнтэй анхудаа сонсож байна. Алюминий цуутай ус. Тэгэхээр алюминий цуутай ус мус одоо уух ямар шалтгаантайгаар бас ийм зүйлгээ удаа юм бол доо сайн мэдэхгүй байна. За тэгэхээр ерөөсөө өглөөд бол өлөн хотоодыг сэргээж өгдөг маш сайхан тохиромжтой зүйл бол ясны шүл ууж болно, буцсан ус ууж болно, ширгээс ууж ус ууж болно. А эсвэл ерөөсөө цэвэр ус болтоноо ингээд уугаад за тэгээ эсвэл цай ууя гэж байвал ерөөс шууд цай ууж болно, хярам ууж болно. Тэр зүйлүүдээ л түүнээс биш ийм их хүчлэг зүйлүүдийг өлийн илгэн дээр бол гэж бол үнэхээр хэлэхгүй нэ. За өдөр бүр зүгээр энийг ааруултаа ус унтэр уух бол асуудалгүй шүү дээ. Ааруултаа ус энтрийг бол ууж болно. Харин тэр алюминий цуутай ус мусыг бол одоо үндэ зөвлж бол чадахгүй нэ. За ингээд одоо сая нөгөө пэйж хуудасны доор ирсэн асуултуудад бол хариулж дууслаа. Тэгэхээр зэрэг нэгэнт асуулт бичсэн хүн бол хариултаа хүлээгээ сууж исэн болоо гэж бодож байна. Одоо надад нөгөө доор комментэнд хариулах цаг байгаа юу? Ер нь байгаа юу? За тэгэхээр би комментыг асуугаад комментуудад бас ганц нэг зүйлд хариулъя гэж байна. За ингэсэн байна. Ганбаатар мөгчим гэдэг хүн шимт ижээлтэй хоол гэхээр олон төрлийн будаа буюу үр тариа эслэг хүнсний ногоо 5 цул махны хэмжээгээ тохируулаад хэрэглэнэ л гэж ойлгож байгаа зүг гэж байна. За ерөн зүг гэж хариулах гэдэг байна. За тэгэхээр үр тариа төрөл бүрийн будаа гэдэг бол маш зүг байна. Будаа үр тарианы зүйлүүд. За тэгэхээр эн чинь нөгөө гэр зөвлөмжийн суур хэсгийг бүрдүүлчихэж байна. За хүнсний ногоо гэдэг нь бол нэг бүлэг нь явж байна. За 5 цул махны хэмжээ гэдэг нь бол за нөгөө махны буюу бид нар эндээс чинь уураг, эрдэс, бодис, амин дэмүүд гих зүйлээ энэ хэсгээс авчна. За энэн дээр харин та нөгөө юугаа орхицсан явж байна. Сүү цагаан эдэний бүлгийг бол орхицсан байж байна. Тэгэхээр одоо яг энэ битсэн дээрээ энэ хүн маань сүү цагаан эдэний бүлгийг оруулаад ирэх юм бол за ёстой 5 бүлэг хүнсийг бүгдийг багтаасан, 4 бүлэг хүнсийг бүгдийг багтаасан шимт хижээлтэй хоол буюу тэнцвэртэй хоол гэдэг зүйлийг бол энэ дээр оруулж байна. За харин энэ дээр харин хэмжээгээ тохируулна гэдгээ өөрөө үнэхээр сайн ойлгоцсон байгаа бол яг таны ойлголт бол зөв байна гэж хэлэх гэж байна. Тэгэхээр сүү цагаан эдэг нэмээрээ за кашин шар тос жаахан хийж болох уу гэж байна. За кашин шар тосыг жаахан хийж болно. За жаахан гэдгээ бол та бүхэн одоо дөнгөж нөгөө одоо халбагны үзүүрээр үлгэх төдий хэмжээг бол хэлж байгаа байх гэж би бодож шүү. Түүнээс биш бүхлөтэн 5 г шар тосыг тэр чигээр нь 5-10 г шар тосыг хийчих юм бол илчлэгийн хэмжээ өсөн. За тэгээд сүүлийн үед бол энэ шар тосыг их шүтэж байна. За шар тосыг шүтэж байгаад бол би нэг их буруу өгөхгүйч байгаа гэсэн шар тос 90 гаруй хувийн өөх тос. За энэнд бол мэдээж нөгөө л одоо тосонд агуулгадал тосны хүчлүүд агуулгаж байгаа. За шар тосонд одоо ямар биологи бодис агуулгадаад тэр одоо илүү сайн үр дүнгуудыг үзүүлж байгаа гэдг нь бол өнөөдөр хүртэл яг судалгаар батлагдсан зүйл бол байхгүй. Уламжилт хангаах ухаанд бол энийг хэрэгэлдэг. Тэгтээ шин шар тос, хуучин шар тос, за ямааны сүүний хүү, хөрийн сүүний хүү гэдгээс шар тосны одоо сэрүүн чанар одоо бүлийн чанар тэр бүх зүйлүүд бас бүгд өөр өөр ялгаатай байдаг. Тэгтээ хий дардаг гэдэг нь бол үнэн. Тэгтээ шинэ шар тосны хувьд бас ялгаатай зүйлүүд бол бас яригддаг. Тэгэхээр зэрэг ингэж хушуурын шар тос хэрэглэнэ, их хэмжээгээр хэрэглэнэ гэдэг бол бидний бас нойр булчиргаа зүсэнд бас цохилт өгж байгаа шүү гэдгийг та бүхнийг анхаараасаа гэж бол бодож байна. Зүгээр төрхлөг байдлаар хэрэгжилж байгаа одоо арьсан дээр түрхэж байгаа тэр зүйлүүдийг бол үгүйсэхгүй байна. За артишок Батнасаа ах мэндэлсэн байна. За баяр. Сайн уу Батнасаа хаа. За 1-3 сартай хүүхэд ямар хэмжээгээр өдөрт хэдэн удаа хооллох вэ гэж байна. За ер нь бол хүүхдийн хоолд бол хүүхдийн ч бай, том хүний ч бай хоолд бол ерөөсөө л өглөө өдөр орой.
Тэгэхээр одоо үеийн үед битсэн байдаг хүн бол ер нь бол 3 хоолтой. Тэр тусмаа аратан бол 3 махан хоолтой, хүн бол 1 махан хоолтой энэ төр гэл янз бүрийн шашны ном дээр ч гэсэн бичсэн бол байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол 3 хоолтой. Тэгэхээр зэрэг ямар хэмжээгээр өдөрт хэдэн удаа 3 удаа хоолноо. Дундуур нь одоо сүү энэ төр бол нөгөө хөнгөө ол байдлаар өгж болно. За хэмжээг нь бол угаасаа одоо энийг бол номон дээрээс л харчвал юм. Эсвэл бид нар одоо хэмжээнүүдийг хэлж болно. Ер нь бол хүүхэд бол ой 3 сартай хүүхэд бол ер нь хэмжээгээ тохируулна да. Ер нь нэг 100 г орчимтой л тийм 100-аас 150 мл-тэй л хоолнуудыг бол идэвлэн шүү дээ. За энэ дүүр асуулт байна уу? Тий. Ой 2 сартай хүн маань шүлтэй хоолноос өөр юм идэхгүй юм аа. Өглөө болгон каш идэх юм энэ муу юу өөр юм өгөхөр идэхгүй юм хоол шилж голох ер нь хэдийгээр болох бол гинэ. Хоол шилж болохыг бол хүүхдүүд хизээч болохгүй ч гэж магадгүй. Надад ч өөрсдийнхөө л идэх ёстой мэдэж байгаа. Нөгөө хүүхд өөрийнхөө тарамжтай байдлаар яаж ш. Тэгэхээр энэ хүүхд чи яаж штэ. Шүлтэй хоол идэг гэж штэ. Энэ сайн. Харин та нөгөө шүлтэй хоолын их олон янзаар, олон янзын хоол, олон төрлийн бүтээгдэхүүн орсон хоол. За тэгээ хоолыг нь баяжуулалттай. Баяжуулалттай гэдэг нөгөө хүнсийг хүнсээр нь баяжуулаад жишээ нь бандан байлаа гэхэд одоо тэгэл луун одоо далайн байцаа үед янз бүрийн ногоонуудаар ингээд нөгөө цутагнаад одоо юу яагаад ногоогийн жижиглээд юу яагаад блендер дээд тий ингээд бол өгж болно. За тэгээ хоолыг аль болох ясны шүлэн дээр бэлдэж өгөх юм бол бүр гойд сайн байх болно. За тэгээ хүүч арын шүлтэй хоолоо сайн хийж гэнэ гэдэг чинь та хүүхдэд баярлах хэрэгтэй байна. За өглөө болгон каш хийж гэнэ гэдэг нь манайхан каш гэхэр энэ хүүхдийн будааг л ойлгоод тах шиг байна. Тэгэхээр ганцхан хүүхдийн будааг каш гэж ойлгох нь бол өөрөө маш өрөөсгөл шүү. Бүх төрлийн будаагаар энэ каш хийж хүүхдэд өгөөрэй. Тэгэхээр одоо бид нар чинь зах зээл дээр 7-8 одоо гарын дор гэхэд 7-8 төрлийн будаа шүү. Овёс, шар будаа, хүц будаа. За тэгэл юу эрдэн шиш, цагаан будаа, хүүхдийн будаа, за тэгээ гурвалжин будаа гэд ингээд нэрлээд тааш 7-8 бараг төрөл болчихж байгаа үстэй. Тэгээ маш олон төрлийн будаанууд одоо зах зээл дээр ороод ирсэн маш. Тэгэхээр энэ олон төрлийн будаануудаар хүүхдтэй тэр каш гэдэг зүйлээ хийж өгөх юм бол хүүхд чинь ямар ч шимт хичээлээр дутхгүй байх болно. За тэгээ хүүхдтэй мэдээс сүү таргийг хангалттай уулгаж авах юм бол асуудалгүй гэж байна. За. За өөр асуултууд байна. За ингэж энэ бууги гэдэг хүн цөсний чулуутай 2 настай хүүхдэд холестериноос өөр ямар хоолын агуулмж хордог вэ? Чулууг аажмаар хайлуулахад ямар хүнстэйчил зөвлөх вэ? Яахаараа 2 настай хүүхэд цөсний чулуутай болчдөг байна. Энэ жоохон аюултай байна шүү. Тэг цөсний чулууг миний ойлгож байгаагаар бол яг тэр гаднаас нь хараад бол цөсний чулуу нь холестерины чулуу байна, шээгийн чулуу байна, кальцийн чулуу байна гэж ялгаж бол чаддгүй л дээ. Тэгэхээр зэрэг одоо яг юунаас үүдэлтэйг нь мэдэхгүй учраас энэ бас их асуудалтай юм байна. За чулууг аажмаар хайлуулахад ямар хүнстэйчил өгөх вэ гэж байна. За чулуу аажмаар хайлна гэдэг нь өөрөө их тийм бас ялгаатай ойлголт болоо гэж зүгээр би хувьдаа бодож байна. Тэгэд миний хувьд бол нөгөө эмч биш учраас яг энэ дээр одоо яг тодорхой тим юм гэж бол хэлэхэд бол зас очид дутагдaltaй болоо гэж бодож байна. Тэгвэл миний бодлоор бол кальцийн чулуу болон тийм бас айлах боломжтой чулуу байдаг. Зүгээр холестерины гаралтай чулуу энэ төр бол их хэцүү хайлах байтугай жоон хэцүү байдаг. Тэгэхээр зэрэг би бол энэ хүүхдийг 2 нас хүртэлх хугацаанд идэж ууж исэн хоол хүнсийн судлаад юуных байх боломжтой вэ гэдэг дээр жоон таамаглал дэвшүүлж болох юм. Тэгэн гутаа тэрнээс нь хамаарат тэр хүүхдийн хоолн дээр юг харах. Тэр одоо бол мэдээж холестерин агуулмжтай хүнсийг бол ерөөсө хорхоос өөр аргагүй байна. За магадгүй хүүхдтэй маш их өндөг өгдөг байсан биш үз гэж бол асуумаар байна.
За өөр одоо энэ хүүхдэд холестерин чулуу үүснэ гэдэг нь бол их аюултай байна. За тэгэхээр одоо энэ хүүхдэд бол ерөөсөө ямар нэг зүйлийг 20 гэхээсээ илүүгээр маш сайн одоо шимт хичээллэг хоол өгнө. Тэр тусмаа энэ хүүхдэд миний бодлоор бол шар сүү за тэр тусмаа за шар сүүний зүрлүүд, цагаан эдэний төрлүүдийг идүүлэхээс гадна ногооны шүүснүүдийг их сайн уулгамаар байна. За ногооны шүүснүүд дотроос одоо үрцгийний шүүс, луунгийн шүүс. За тэгтээ тэр нь бол одоо нөгөө юу биш шүү. Үйлдвэрийн одоо ингээд нөгөө одоо бэлэн байгаа тийм шүүснүүдийг би бол хэлэхгүй шүү. Яг та бүхэн гарал үүсэл нь тодорхой, таньдаг мэддэг хүнийхээ тарьсан ямар нэгэн пестицид бордоо хэрэглээгүй тийм луун одоо тийм сайхан хүлэмжний үрцгийн энтрийг үнэхээр удаан хугацаанд аваад энэ хүүхдтэй бүр нилээд удаан хугацаанд яг тэрнээс нь цэвэр шүүсийг шахсан даруйдаа 1 цагийн дотор хүүхдтэй өдөрт 1 аяга шүүсийг одоо ингээ байн гуулгаж явах юм бол бас энэ хотод юу яах юм зүсийн цэвэрлэх энэ төр бас ач холбогдолтой болов гэж бодож байна. Гэхдээ чулууны хувьд бол яг цөсөөх янз бүрийн зүйлүүд хэрэглэх нь бол бас их хориг заалттай, эсрэг заалттай байдаг шүү. Тэгэхээр энийг нэгдүгürt эмчтэй сайн зөвлөөрэй. Тэгээ яг чулуутай болоод ингэж бичиж авах шиг байна л да. Тэгэхээр яг энэ идэж ууж байгаа зүйлийг үзэж байгаа л бас тийм зөвлөгөө хүн зүгээр болов гэж миний хувьд бол бодчихлоо. За зүгийн балан ботулины өвчин гэдэг үсгдэг. Энэ ямар өвчин гэж бичээд. За би яг чинь шууд миний санаанд бол орж ирэхгүй байна. Тэгэд энэ өөрөө бактери байхгүй. Энэ ботулины гэдэг энэ бактери зүгийн баланд агуулгадаг. Тэгээд тэр өвчин хүүхдэд орохороо нүдний хараа яна уучлаарай. Би юусе яг шууд тэр өвчин гэж бол хэлж яачаа одоо толгоонд юусе орж ирэхгүй байна. Тэгээ ботулины өвчин гэж ийм өвчин байдیں۔ Зүгээр манад энэ тэмдэглэгдсэн хэсгийг нь бол би сайн одоо тэрийг бол мэдгүй. Зүгээр Америкт бол ийм зөндөө байдаг. 2-оос доош насны хүүхдүүд зүгийн болноос болоод энэ өвчин тулсан ийм тохиолдол Америкт бол бүртгэлэн зөндөө байдаг учраас Америкт бол бүр зүгийн балны дээр энэ түүхий зүгийн балыг бол 2 хүртэлх насны хүүхдэд хэрэглүүлэхээ гэсэн бүр дээр нь заалт бичсэн байдаг байхгүй юу. Тийм. Энэ бактериор үүсгэгддэг өвчин бол байд юм аа. За ингэж хүүхдэд хэдэн сартаас ус нэмж өгөх вэ гэж дээгий гэдэг асуусан байна. Хүүхдэд хэдэн сартаас ус нэмж өгөх вэ? Ер нь бид нараас өмнө нөгөө лайв дээрээ нөгөө жижиг комментүүд бичих дээрээ бол бичээд байсан. Ер нь бол хүүхдийг одоо жишээ нь зуны уйлралд халуун гадаад орчин халуун байгаа үед бол хөхөрөө байгаа хүүхдэд ч гэсэн хэрвээ тэр хүүхд сангаж байгаа бол халбгаар буцас ус өөхөд бол ерөөсө буруугүй. Тэгэхээр хэрвээ хүүхэд одоо хөхнөөсөө гадна сангаад аман ангаад байгаа бол ер нь бол хүүхдэд одоо буцас ус өөхөд бол халбгаар өгнө ш тэр чин цөөхөн бага хэмжээгээр те ингээд өгөхөд бол буруугүй. Араа нь бор хоолнд орж ер нь бол хүүхэдний 4 сар мартаас хэрвээ хүүхэд одоо сүүнээсээ гадна шингийн муух гадаах юм бол буцалсан ус өөх нь бол гэхдээ буцалсан ус айлтгаж чихэргүй өгөөрэй гэж бол би та бүхэнд түрүүнээс хойш 2-3 удаа хэлээд байгаа тий. Тэгэхээр чихэртэй юм тасахгүй байхын тулд бол ингэж өгч болно. За тэгээ хэрвээ ганцхан буцалсан ус биш хярам өгч болно. Шингийн хярамнууд тий. Ясны шүлэг өгч болно. Ясны шүлэг 6 сартаас хойш бор хоолнд ороод ирэхээр бор хоолнд бүр ороод дасны дараа тэр нөгөө одоо ясны шүл мөлөндөө дасаад ирсний дараа ясны шүлч гэсэн нэмж өгч болно. Тэгэхээр яг хэдэн сартаагаас гэхээсээ илүүтэйгээр хүүхд ямар хэрэглээ үүсэж байна гэдгээс хамаарад бага хэмжээгээр халбагдаж бол буцалсан ус бол өгч болно. За манай охины баас нь чулуу шиг хатуу гараад байдаг. Хар багасаа одоос 5 дугаар анги юунаас болдсон бол гэж байна. Энэ миний бодлоор бол хоолноос л болж байгаа. Тэгээ нөгөө хүүхд чинь өтөр болгон өтгөнөө гадагшлуулдаггүй бол ерөөсө бүдүүн гидсэнд өтгөн гадагшлахгүй нэг өдөр болоход л бүдүүн гидсэн дээр нөгөө өтгөний мас агуулгаж бүдүүн шулуун гидсэн. Тэгэхээр бүдүүн шулуун гидснээс чинь хамгийн түрүүнд дээшигээ татагдаад идэг юм энэ нөгөө өтгөний буюу одоо баасны усын татаад цаашаага шимэгдүүлж авчаад идэг байхгүй. Тэгэхээр зэрэг тэр баас бол маш хурдан хатдаг. Тэгэхээр нэгдүгürt хүүхд чинь өдөр болгон
өтгөнөө гадагшлуулахгүй байна гэсэн утгатай болоо гэж бодож байна. Хоёрдугаар хүүхд чинь ингээд маш хатуугаар байгаад байгаа юм бол явандаа энд шулуун гэцний ханд зурагдалт за тэгэл энэс ч юм болол нөгөө янз бүрийн авир одоо нөгөө бүдүүн шулуун гэцний янз бүрийн өвчнүүд үүснэ. За тэгэл нөгөө гимро энтер гэл янз бүрийн юмнууд ингээд өргөслүүд үүсэн явцдаг ш. Тэгэхээр зэрэг чулуу шиг хатуу гэдэг чинь нэлээд хатуу гарч байгаа гэсэн утгатай байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ хүүхдтэй нөгөө өтгөний шингэлгэл зүйлүүдийг өгöd өдөр болгон хүүхдээ өтгөнөө гадагшлуулж авах тэр адвтац үе дасан зохицлыг үүсгэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. За тэгээ өтгөнөөсөө ингээд хатаатаа бол одоо энэ хүүхд чинь том болсныхаа дараа жирэмсэн үед өтгөн хатдаг болно. Жирэмсэлсний дараа өтгөн хатдаг болно. Ингээл энэ чинь нэг насан туршийн хэцүү юм үүсэн швэн бадан гарав мягмар гэдэг хүн бичсэн байна. Тэгэхээр хүүхдтэй айл болох олон төрлийн одоо өтгөнийг шингэлэх ийм хоолнуудыг идүүлэх хэрэгтэй байна. Тэгээд ажиглаад авах хэрэгтэй. Тэгээд хоол нь энэ юу н хоолтой холбоотой болов гэж бодож байна. Тэгэхээр өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол, өдөрт идж байгаа хоолны хэмжээ нь ямар байна? Тэрэн дотор агуулгадж байгаа нөгөө өтгөнд нөлөөлдөг хүнснүүдийг идэж гэнэ үү? За тэгэхээр юуны төрөнд энэ хүүхдтэй obvious хэрэг хөөгдөг вэ гэж асуумаар байна. Хальстай үр тарианууд хэрэг хөөгдөг вэ? За магадгүй энэ хүүхэд их хөөрүүлсэн сууд юм биш байгаа. Махны хэрэглээ их өндөр байд юм биш байгаа. Гэх мэт ийм зүйлүүд бол санаанд орж ирж байна. Тэгэхээр би бол энийг нэгдүгээр хоолноос шалтгаалж байгаа гэж бодож байна. Хоёрдугаар өдөр болгон өтгөнөө гаргаж чаддаггүй хүүхэд гэж бодож байна. А хоолных нь хэмжээ бага байдаг байж магадгүй гэж бодож байна. За ийм олон шалтгаанууд бол байна. Тэгэхээр аль нь вэ гэдгийг ээж удаа ажиглаж агаад хоолын янз бүрээс сольж үзэл ингээл одоо юу яана да. За тарыг байнга өхөн зүг гэж асуусан байна. За зөв шүү. Хэрвээ та өдөр болгон хүүхдтэй нэг аяар тараг уулгадаг бол энэ үнэхээр сайн байна. Гидсний микрофлорыг дэмжиж өгч байна. Олон төрлийн шим тэжээлийн бодисыг өгч чадж байна. За энэ хоол уусруулах замд бол маш чухал ач холбогдолтой байна. Тэгэхээр өдөр болгон тараг хэрвээ ээж та өгж идэг, а хүүхд чинь бас таргаа ууж идэг бол их сайн, зөвөө. Харин таргаа айл болох чихэргүй уулгаарай гэдгийг хэлхийг хүсэж байна. Чихэртэй тараг уулгаж бас сургамааргүй шүү. За ой гарантай хүүхдэд өндөг идүүлж болох уу гэн. За ой гарантай хүүхдэд өндөг идүүлэх гээд байгаа бол айл болох өндөгний цагааныг идүүлнэ. Өндөгний шарыг бол аль болох идүүлэхгүй. За өндөг өдөр та хүүхдээ нэг өндөг идүүлэхдээ нэг холестерин нэгтэд алга болно шүү дээ. Тийм учраас өдөр болгон идүүлэх нь бол оновчгүй байна. За өдөр болгон идүүлэх гэдэг бол өндөгний цагааныг идүүлээрээ шарын харин зүгээр яг үе идүүлж болно. За энд ариун далай гэдэг хүн асуусан байна. Ариун далай пүрсүн гэдэг профайлаас за унтахын өмнө орой хүүхдэд өгөхөд хамгийн тохиромжтой хоол хүнс ямар вэ? Бас ясны шүлний тосыг хамж өгөх хэрэгтэй юу гэж байна. За ингэн унтахын өмнө хүүхдэд хэрвээ хүүхд чинь заавал юм мэдээ инээ тэрэ гэд байхгүй бол хүүхдэд заавал юм идүүлэх гээд ах шаардлага ерөөсөө ч байхгүй. Орой хоолоо 18-аас 19 цагийн үед идлээ. А тэрнээс хойш хүүхд чинь ямар нэг юм идэхгүйгээр шууд унтахыг хүсэж байгаа бол тэр хүүхдэд заавал унтахын өмнө юм идүүлэх гээд ах шаардлага ерөөсөө байхгүй. Харин унтахын өмнө хүүхдүүд чинь янз бүрийн хоол унд идгээд хөргөч мөргөчөө онгочоод байх юм бол энэ бас их тааруухан зуршил шүү. Тэгэхээр ийм буруу зуршил үүссэн байл хүүхдэд айл болох болиулах хэрэгтэй. За ингээд унтахын өмнө хүүхд юм мэдэх гэдэг шүн босож юм мэддэг бас хүүхдүүд байдаг. Ингэх юм бол нэгдүгürt хүүхдийн чинь ходоод болон хоол уусруулах замын эрүүл мэнд бол аюултай байна. Хоёрдугаар тэр хүүхд чинь өөрөө таргалах эрсдэлд бол өртөнө. За шүн бас тэр хүүхд юм идчихэд унтахаар зэрэг тайван унтаж өгөхгүй, нойр нь бас их тааруухан байх боломжтой. Ингээд насан туршны дараа энэ бас их олон эрсдлүүд үүрэх болно шүү. Тийм учраас хүүхдийг унтахын өмнө заавал юм мэдүүлэх гэдэг шаардлагагүй. За зүгээр хүүхдтэй унтахын өмнө хэрвээ хүүхд чи юм идэх гэдэвэл за одоо баг зэргийн жимс идүүлж болно. За баг зэргийн тараг уулгаж болно. Ийм зүйлсүүдийг идүүлнэ. А хүүхд чи хэрвээ ямар нэгэн зүйл идэхгүй байх юм бол ер нь бол хүүхдийг бор хоолнд орох цагаас нь хойш хүүхдэд та яаж хооллуулж гин яг тийм дадал зуршлаад хүүхд чинь нас үеинд хүрчдэг ер нь бол. А тэгэл хүүхдтэй яг унтах гэж байхад нь магадгүй аав нь орой ажилласаа орж ирээл хоол идээл хүүхд нь дагаж идээл ингээд буруу зуршил үүсдэг тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр зэрэг
би бол заавал унтахын өмнө хүүхд чи хэрвээ юм идэхгүй бол идүүлэхгүй байгаажээ. Тэр чигээр нь л хүүхдийн зөв дадлыг тэр чигээр нь хадгалж авч үлдээч гэж хэлмээр байна. За ясны шүлний тосыг заавал хамнаа. Ясны шүлний тосыг заавал хамж аваад ер нь бол ясны шүлөө буцлагчаад хөргөчөндөө хийгээд шүүчээд хөргөчөндөө хийгээд ер нь бол тосын нөгөө нэг Монгол одоо бидний уламжлалт арга байдаг шүү дээ. Шүлний тосыг халбаараа шүүгээд ингээд нөгөө ялгаад авчдаг. За тэгээ авч болно. Зүгээр өөр нэг арга нь болохоор зэрэг ясны шүлээ шүүгээд каструландаа ч юм уу шилэн савндаа хийгээд за ер нь бол би тэр нөгөө пластмассан савнд бол хийхгүй байхыг л та бүхэн анхааруулдаг байгаа шүү дээ тий. Тэгэхээр аль болох тэр халуун шүлөө тэр пластмассан биш одоо пластмассан буюу тэр савнд биш ер нь бол юу одоо никл болон шилэн савнд хийх хэрэгтэй. За тэгээд шүлөө шүүгээд тийм савнд хийчихэд хөргөчөндөө юм уу эсвэл балкон дээрээ тагтаа ингээд хонуулчих юм бол сэрүүн байгаа үед одоо энэ гадаа сэрүүсчлээ шүү дээ. Тос нь тэртээ дээрээ зарцс чинь тий. Тэнгуут нь тосыг хамж аваад тэгээд ер нь бол заавал хамж авах хэрэгтэй шүү. За нэмэлт витамин уухгүй бол хоол хүнсээрээ авч болно. Түрүүний нөгөө хамгийн ихний асуултанд хариулсан нөгөө дөрвөн бүлэг хүнсийг бараг бүгдийг нийтчдэг. Би сүү цагаа идэ нэмэт хэрэгжүүл таны хоол болох гээд байна гэж би хариулж ирсэн шүү дээ. Яг тэрэн шиг тэнцвэртэй хоолыг идэж байгаа тохиолдолд бол тэгээд хүн өөрөө яг цаг нараараа хоол хүнсээ идэж байгаа тохиолдолд заавал нэмэлт витамин уух гадах шаардлага бол байхгүй. Хоол хүнсээрээ хангалттай авч чадчаарай гэж байна. За хүүхдэд хоолны хажуугаар витамин өгөх нь зөв гэж байна. Хэрэв хүүхд чинь хоол хүнсээр өгж байгаа үед одоо тэр витамин дутагдaltaй байна гэдэг тийм тооцоо байгаа бол хүүхдэд витамин уулгаж болно. Нөгөө нэг шалтгаан нь одоо чинь бид нар монголчууд өвлийн уйлралд ингээд хоол хүнсээ дандаа хөлдөөгөөд ногооны зойрны ногоо идээд зойрлсон ногоо идээд ингээд хаврын уйлралтай залгадаг. Тэгэд ингээд залгах үед нөгөө шин тэр зойрны ногоонууд дотор витамин С энэ төр ерөөсөө бараг байхгүй болсон биз дээ. Нэгдүгээр шалтгаан айсан бол хүүхд чи өөрөө одоо нөгөө хангалттай хоол хүнсээ идэж ууж чадахгүй байгаа. Ийм тохиолдол илрээд эхлэх юм бол олны хажуугаар нь витамин өгч болно. За 6 сартай хүүхдэд таргийг яаж өгвөл зүв вэ гэж байна. За 6 сартай хүүхдэд бол эхлээд ерөөсөө таргийг 1-2 халбаар өгнө. Маш бага хэмжээгээр 1-2 хал. Гэхдээ тасалгааны температурт бүлээсгсэн таргийг бол өгнө. За тарг нь аль болох шин хадгалах хугацаа энтрийн та бүхэн маш сайн харсан байх ёстой. За болж өгвөл ээжүүд бүр гэртээ өөрсдөө бүрж өгөх юм бол илүү сайн. За тэгээ энэ таргийг эхлээд тасалгааны температуртай тийм бүлээн тасалгааны температуртай болсон таргийг халбаар өгнө. Жижиг халбаар өгөөд тэгээ айжмдаа хүүхдүүд чинь нөгөө таргандаа дуртай болоод идээд эхлэн. Тэгэхээр айжмаар нэмсээр хагаад 100 150 мл тараг бол нэг дор өгж болно. За цацрал гэдэг 10 сартай хүүхдэд хоол идэх тун дургүй юм а. Ямар байдлаар хоолны туршил нэмэгдүүлэх вэ? Эмчээ гэсэн байна. Тэгэхээр би бол эмч биш. За би бол хоол зүйч мэрэгжилтэй хоол зүйч хүн байна. Тэгэхээр хоол зүйч манай пэйж хуудасаар дамжуулаад бид нар дандаа хоолны талаар бол ярьж байгаа. Тэгэхээр ер нь бол хоолыг бол дэлхий дээр энэ хоол зүйч гэдэг мэрэгжлийн хүн байдаг. Тэгэхээр хоол хүнсний асуудлыг энэ хоол зүйч нар бол илүү одоо оновчтой ярьдаг энэ дэлхийн нийтийн тогтолцоо байна. Тэгэхээр бид нар бас энийг нэвтрүүлэх зорилготой яг мэрэгжлийн хүн мэрэгжлийн зөв юм а ярьдаг байхыг энийг бас ийм соёлыг нэвтрүүлэхийг хүсэж байгаа. За тэгээд хүн болгон аливаа зүйлийг мэддэг байжээ, шинжилгээнд дээр суурилсан зүйлийг мэддэг байжээ ярьж яах нь бас их зөв юм аа гэдэг энийг одоо тэр соёлыг л нэвтрүүлэх гэж бид нар чи үзээд байгаа шүү. За тэгэхээр 10 сартай хүүхэд тэгэхээр магадгүй энэ хүүхэд хөхний сүүндээ их сайн цаддаг байж магадгүй. Хөхний сүүн ариун хөхний сүүндээ энэ хүүхэд маань хангалттай цадж байгаа учраас нөгөө тэр чи угаасаа цатгалан байгаа учраас хоол идэх дургүй байж магадгүй шүү дээ. Тэгэхээр тэр бүх зүйлүүдийг ажиглах ёстой. За тэгээд ирөө цатгалан байгаад байвал за тэгэхээр нэгдүгээр нэг дийм шалтгаан байж болно. Гисэн хэдий ч гэсэн хөхний сүү бол ер нь айжмдаа ой гараад ирээд 12 сар буюу одоо 1 нас хүрсний дараагаар бол хөхний сүү бол хүүхдийг төдийлөн юу яахгүй. Тэгэхээр 10 сартай хүүхдээ ой хүртэл нь жоохон анзаарч ажиглаж болно. За тэгээ ой хүрсний дараа бол аяанда хүүхд ч өөрөө нөгөө хөхний сүү нь одоо нөгөө өөрийнх нь тэр нөгөө одоо юуг одоо хэрэгцээг хангахгүй дутаад ирэх болвол тэр чи өөрөө аяндаа цаана энэ чи физиологийн өөрийнх нь процесс байгаа шүү. Хүүхд чи аяндаа идээд ирэх бол магадлалтай харин ээж бол яг хүүхдтэй таарсан амттай. Тэгэхээр энэ
хоол хийх технологи бол маш чухал юм. Тэгэхээр зүгээр хүүхдэд өгж байгааг л нэг усан дотор эдгэн ширхэг мах хайчингуудаа дээр нэг гурил үрээд одоо манай ачиг бантан болгоод тэгэд өгөөд нь шүү дээ. Тэгэхээр аяндаа хүүхдэдээ амттай хоол хийж өгөх юм бол хүүхд идэх байхаа л гэж би бодоод байна. Тэгээ одоохондоо бол энэ хүүхд маань өөрөө хөхний сүндээ сайн цадаад байгаа юм болов уу гэж бол би бодоод байна. Тэгэхээр энэ ээж маань бол одоо хүүхдтэй ямар хоол хийх вэ гэдэг тийм технологи сураад эсвэл илүү амттай хоол иддэг одоо айлд ч юм уу одоо тийм хүний хийсэн хоол молыг идүүлээд бас үзэж болох юм. Тэгээд тест хийж үзэхээр хүүхд чинь тэр хоолыг идээд авах юм бол хүүхдэд яг л тиймэрхүү өөрсдөө дурын татах тийм хоол бэлтгэж өгөх хэрэгтэй баха. За ингэж байна. За энэ нэг зовлон бичсэн байна. Яаж орой хоолыг 7 цагаас өмнө үлээ сайн гэдгийг ойлгоод байгаа боловч ажлын эхлэх цаг уйлдахгүй байгаад бол ялангуяа төрийн ажлыг өглөө ядаж 8-аас 17 цаг болоход санал дэвшүүлж өгөөч гэж юм тий. За нэг ийм юм байгаа. Тэг одоо манай ажил чинь тэгж эхэлдэг биш юм уу? 8-аас 17 цаг л одоо ажлын цаг үсттэй ихэнх төрийн ажил чинь. Энэ хүн өөрөө нэг онцгой ажлын цагаар ажилд юм болов. Тэгэхээр зэрэг 9-6 цагт явдаг гэж юу? Өвлийн цагт уу? За тэгвэл 9-6 болохоор өглөө 8 цаг цайгаа уучаад гарчих нь байна те. Орой 6 цагт ажил тарлаа. Тэгэхээр 20 цагаас өмнө нэг хоол идчих амжихгүй л үүдээ те. Тэгэхээр нэг 20 цагаас өмнө 8 цагаас өмнөгүй ядахад те нэг 8 цагаас өмнө хоолоо идчих хэрэгтэй. Хэрвээ бүр 9 10 цаг болох юм бол одоо маш хөнгөн төрлийн хоолнууд идэх ёстой юу гэж бодож байна. Гэхдээ одоо зөвхөн яг өөрийнх нь асуудал шүү. Тэгэхээр зэрэг нөгөө гэрт байгаа хүмүүс нь бусад хүмүүс нь яг л одоо тэр цагтаа. За тэгээд миний хувьд бол одоо бүр аргаа айдвал 20 цагаас өмнө хоол идэж хэрвээ 20 цагаас хойш хоол идэхэр бодвол маш хөнгөн хоол гэдэг нь би одоо янз бүрийн шүлнүүдийг санал болохыг бол хүсэж байна. Тэгээ эн чинь нөгөө 8-аас 17 цаг гэж жаад өвлийн улирал 9-өөс 18 цаг болчтой юм биш үү? Тэгээ одоо энэ ажлын зохицуулгыг бид нар ч одоо зохицуулж чадахгүй байх та тийм ээ. Тэгээ төгжирсээр хагаад юу болох вэ? За энэ хэцүү. Гэхдээ тухайн одоо хүмүүс л өөртөө гэр бүлдэл зохицуулах гад үзэндээ тийм ээ. За танай бүх лайвыг үзье, ажлын амжилт хүсье гэж хүн бичсэн байна. Танд маш их баярлалаа. Бидний ажлыг дэмжиж урам өгсөнд. За Мягмар сайхан гэдэг хүн бичсэн байна. 2 настай хүүхэд гинэт махнаас гарчихсан. Махтаа бол гитгээр л үнэрийг авч чадахгүй байна. Ямар хамрамж авах вэ? Уургээ яаж нөхөх вэ? За тэгэхээр түрүүн би яг энэ асуудлыг ер нь бол хариулсан. Тэгэхээр лайва урагшлуулад үзэх юм бол нөгөө мах идэхгүй байгаа хүүхдэд өгсөн зөвлөгөөг Мягмар сайхан урагшлуулад үзчихв. За 1 нас 7 сартай хүүхэд бүхэл хоол өгөхөөр зажлахгүй залгаад авах юм. Яаж ажил сурах вэ гэж. За энэ одоо яг л хүний тоолох дадал зуршлын анхны л одоо бүрдлийн асуудал. Энэ яагаад хүүхэд бол маш их сайн ажилладаг. Тэр энэ одоо араа шүдмүүд нь ер нь бол ургахаад ч юм уу явж байгаа л за арайч ургаагүй байгаа юм шүү. 1 нас 7 сартай хүүхэд гэдэг чинь арай гүйцэд ургаагүй байгаа үстэй. Тий шүд нь арай ургааж гүйцээгүй байгаа биш үү. Тэгэхээр зэрэг энэ араа шүднийх нь байдал тэр бүх зүйлүүдийг хараач. Би одоо шууд санахгүй нь яадаг үлээ. 1 нас 7 сартай хүүхэд чинь. Тэгэхээр чинь ер нь бол 2 наснаас өмнө хүүхдэд бүхэл хоол өгөх зөвлөмж ер нь бол байхгүй шүү дээ. 2 нас. Бүр 3 наснаас өмнө хүүхдийг бол аль болох тийм тутам маягийн машинцсан махтай хоолнууд өг гэдэг тийм эсвэл их тийм зөөлөлсөн, жигэнсэн, зөөлрөс махтай хоол өг гэдэг ш. Тэгэхээр зэрэг энэ 1 нас 7 сартай хүүхдэд бүхэл хоол ер нь бол өх нь бол өөрөө бас буруу байна. Тэгээ айжмдаа хүүхэд чи өөрөө энэ бол хүн гэдэг амт чи байгалийн амт ш. Тэгэхээр аяндаа болж ажиллана. За энэ жаажилалт гэдэг үйл ажиллагаа бол маш чухал шүү. Тэгэхээр би бүр одоо санаж агаад манай хүүхдүүд бас энд сонсч байгаа. Дараагийн өн дээр энэ жаажилтын тухай дараагийн лайв дээр жаажилтын тухайс ер нь бол тайлбар өгөх хэрэгтэй. Эсвэл бүр энэгээр зориулж бас тусдаа нэг юу бичих үү гэж бас
би бодоод байгаа. Тэр энэ жажлах процесс гэдэг бол маш чухал. Тэр хүүхдийг багаас нь жажлуул сургана гэдэг бол тэр хүүхдийн насан туршид эрүүл мэндэ хамгаалахад нь нэг том функц болж байгаа. Тэгэхээр жажил сургана гэдэг бол маш чухал. Жажилснараа тэр хүний хоол уусруулах бүхэл бүтэн процесс бол явагдчихэдэг. Тэгэхээр жажлуулах одоо хэрэв хүүхчин бүхэл хоол өгөхөр жажлахгүй залгаад авал одоо жажил сургасны дараа л бүхэл хоол өгөх тухай асуудал байна. Тэгэхээр нэг нас 7 сартай хүүхдийн хувьд бол харин эрт байна гэж би бол хэлэх гээд байна. За ганц цэцэг. За манай шавнар зөндөө юм бичсэн байна. Та нартай бүгдээрэнд нь баярлж байна. За хүүхдийн уурыг яаж нөхөх вэ? Хоолоор заавал хариулаад өгч гэсэн байна. Энэ уург нь одоо яачаад байгаа гэсэн үг үү? Яагаад дутчихад байгаа гэж бодож байгаа гэдгийг би эхэлж мэдэж байж ч хариулмаар байна. Яагаад хүүхдтэй уург дутаад байгаа гэж бодоод байгаа юм бэ? Хоол дорой юм уу? Энэ хүүхд эсвэл өвдсөн юм уу? Одоо яг яаж байгаа гэдгийг би мэдэж байж ч яаж нөхөх вэ гэдгийг хэлж өгнө. Энгийн жирийн хоолтой хүн дээр бол уург дутна гэдэг ойлголт бол бараг яригддаггүй маа. За ингээд цаг хэд болж байгаа. За тэгэхээр бидний лайвын 1 цаг ер нь бол дуусж байна. Тэгэхээр зэрэг энэ удаагийн юунда энэ олон комент бичсэн. За энд бол маш олон асуултууд бол хариулагдаагүй үлдлээ. Та бүхэн бас маш олон хүмүүс рүү шеэр хийж таагалж ингэж бидний энэ лайвыг хүргэж байгаа юм байна. Тэгээ энд бол би маш их баяртай байна. Тэгэхээр хин ажлаа өрөхгүй байна. Бид нэр энд оройн цагаа өрөхгүй байна. Та бүхэн намайг харж суусандаа бас энэ хүмүүст хүргээд байна гэдэг чинь бас хэрэгтэй байна гэж бодоод хүргэж байна гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн намайг одоо энэ намайг жоохот энэ лайвыг үзсэндээ хэрэгтэй мэдээлэл олж авсандаа бас авж ийн гэж дүгнэж байгаа юм байна. Та нарын байдлыг харахад бол за бид хэд бас энд ажлаа цагаа дэмий өрсөнгүү. Тэгэхээр миний хувьд бол маш их баяртай байна. Ингээд та бүхэндээ бүгдээр нь эрүүл хийх хүсье. За тэгээд өнөөдөр ингээд асуултанд хариулаагүй үлдчихсэн зайлшгүй шаардлагатай юмнууд байх юм бол манайх руу ахиж та бүхэн бичээрэй. Бичээд одоо энэ асуултанд заавал хариулж өгөөч гэдэг. Та бүхний хариултын давуу бид нөгөө богинохон хэмжээний асуулт хариулт бэлдэж дандаа тэрийгэ бичлэгээр оруулаад байгаа ш. Тэр видео бичлэг оруулаад байгаа. Тэрэн дээр бид нэр танд энэ удаагийн одоо сая хариулж амжаагүй асуултнуудаа би хариулъя гэж бодож байна. Ингээ та бүхэн ахиж бид нартай холбогдож одоо амьд харилцаагаар ингээ хэдүүлээ уулзчээ. За дараагийн сарын одоо асуулт хариултын лайв хүртэл баяртай хэдүүлээ пэйж утсаараа дандаа уулзж явах болно. Эрүүл энхийг хүсье.